Сайн байцгаана уу? За энэ удаад perioperative medical therapy буюу хаалгаа тойрны эмийн хэрэглээний талаар ярих гэж байна. За хаалгааны өмнө, хаалгааны үед, хаалгааны дараах эмийн хэрэглээ гэдэг бол хаалгааны тойрны эрсдлүүдийг бууруулах зорилготой байдаг бөгөөд хаалгааны өмнөх тухайн хүний өөрийнх нь хэрэглэж исэн эм хаалгаа тойронд хэрэглэгдэх эмтэй харилцан үйлч нь ямар байдаг вэ гэдэг бол айгуу чухал. За тэгэхээр эдгээр эмүүдийн талаар хэлцгээе. За эхний юм бол инсейдүүд байгаа. За эхний инсейдүүд бол reversible antiplatelet effect буюу хаалгаа тойрон тусалдаг хэрэгслийг нэмэгдүүлж идэг. Ийм учраас хаалгааны өмнө 24-өөс 72 цагийн хугацаанд бол энэ нэмийг зогсоох шаардлагатай байдаг ба тодорхой хэмжээгээр acute kidney injury үүсэх юм уу одны шарахтай байгаа хүмүүст бол хэрэгслийг улам нэмэгдүүлэх нөхцөл бүрддэг. Тэгвэл 72 цагаас өмнө зогсоосноор safety байдлыг бол нэмэгдүүлдэггүй байна. За инсейдүүдийн доторх циклийн оксигеназа 2-ыг дарангуулагч слепкоксид төрлийн эмүүд бол chronic pain-тэй артриттэй хүмүүсийн түлхүүг хэрэглэж идэг. За энэ эмүүд нь болохоор тодорхой хаалгаа тойрны тусалдаг хэрэгслийг бол нэмэгдүүлдэггүй байна. Тэгэхээр 24-өөс 72 цагийн хугацаанд өвдөлттэй байх магадaltaй ийм хүмүүстэй бол делакса гэдэг энэ слепкоксидээр солих боломж бол байдаг байх нь сольж болох юм байна. Гэтэл эдгээр эмүүд маань инсейдүүд тэр чигээрээ cardiac рискийг бол улам нэмэгдүүлж байдаг. Тэгэхээр удаан хугацаанд инсейдүүдийг хэрэглэж байгаа энэ хүмүүс төр бол cardiac рискүүд бол байдгаа гэдгийг бас санах хэрэгтэй байдаг. Дараагийн юм болохоор menopausal буюу цэвэршлийн дараах үеийн эстроген эмчилгээтэй байгаа эмэгтэйчүүдэд айгүй анхаарах шаардлагатай. За тухайн хүн царын тэмдэг нэрдэг үү, цэвэршилсэн үү гэдгийг асуухтай холбоотойгоор эстрогений хэрэглээ байдгүй гэдгийг заавал асуух хэрэгтэй. Тэгэхээр энэ нь тухайн coagulation function нөлөөлдөг. Эстроген нэмэгдсэнтэй холбоотойгоор протромбин бол нэмэгддэг байхад, нийлэгчл нэмэгддэг байхад антитромбины нийлэгчл хадгалагддаг. Тийм учраас тромболик эрсдэл бол нэмэгддэг гэсэн. Тийм учраас ер нь бол 4-7 хоногийн өмнө буюу сарын өмнө энэ хүн эмийг зогсоох хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн дурангийн хаалгаа орж байгаа адреналин бүрэлдэхүүн байрлуулсан тохиолдолд тромбын эрсдлүүд бол өндөр байх боломжтой. Тийм учраас эстрогений хэрэглээтэй байгаа тохиолдолд бол 4-7 хоногийн өмнө зогсоох хэрэгтэй. За түүнтэй мөн адилаар тухайн жирэмсэн хамгаалах юмуд бас байна. Жирэмсэн хамгаалах юм хэрэглэж байгаа хүмүүст бол 4-7 хоногийн өмнө зогсоохыг бол зөвлөдөг. Гэтэл тухайн хүн 4-7 хоногийн хугацаанд жирэмсэн болох магадлал өндөртэй байгаа тохиолдолд бол бид нар аль болох минимал буюу аль болох эрсдэл багтай хаалгаанууд орж байгаа тохиолдолд зогсоохгүй байх уу? Эсвэл өөр арга замыг хэрэглэж агаад жирэмсэн хамгаалал гарган чухал уу? Хаалгаа тойрон ямар байх нь уу? Өндөр эрсдэлтэй хаалгаанд орох уу гэдэг бол айгүй чухал. Тэгэхээр risk beneficial ratio гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй байдаг байна. За тэгээд тухайн хүн бол жирэмсэн хамгаалах юм хэрэглэж агаад low risk хаалгаанд орлоо гэж бодоход бид нар хаалгаа тойрондоо бол Sugammadex-ийг хэрэглэе гэж бодоход Sugammadex бол прогестеронтэй бол bind холбогддог. Тэгээд энэтэй холбоотойгоор жирэмсэн хамгаалах юм хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд хаалгаа тойронд Sugammadex хэрэглэсэн тохиолдолд 7 хоногийн хугацаанд тухайн эмийн үйлдэл байхгүйтэй тэнцэх учраас энэ тохиолдолд бол жирэмсэн хамгаалалт давхар хамгаалалт хэрэглэх гэх мэтчлийн зүйлийг зөвлөх нь мэдгэжүүлэх юмч бол бас анхаарах зүйлүүдийг нь хэлж өгөх хэрэгтэй. За тийм учраас 4-7 хоногийн өмнө зогсоох уу эсвэл бага эрсдэлтэй хаалгаа байна уу, өндөр эрсдэлтэй хаалгаан дараа удаан цагаар хэвтэх эсвэл эрчим тэмдгийн дасгал шилжих тохиолдолд бол энэ жирэмсэн хамгаалах юмыг 4-7 хоногийн өмнө зогсоох хэрэгтэй. Тэгэхээр энэ нь мөн тромболитик эрсдлийг бол нэмэгдүүлждэг байна. За дараагийн юм болохоор сэтгэл нөлөөлт эмүүд байгаа. За ер нь бол сэтгэл нөлөөлт эмийг аль болох зогсоохгүй байдаг. Ер нь бол зогсоохгүй. Яг тэр өмнө нь болохоор зэрэг 3-7 хоногийн өмнө бол моноамин оксидаз ингибиторуудыг бол зогсоодог байсан. Гэтэл сэтгэл хөдлөлийн эмүүд маань өөрөө хаалгааны дараа улам сэтгэл хаалгаа тойрны стрессээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийн шинжүүд нэмэгдэх, амиа хорлох гэх мэтчлийн шинжүүд нэмэгдэх учраас ер сэтгэл хөдлөлийн эмийг бол зогсоохгүй байх хэрэгтэй. За антидепрессант эмүүдийг мөн зогсоохгүй. Харин гол энэ дээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр тухайн хүн сэтгэл хөдлөлт эмийг хэрэглэж байгаа тохиолдолд ер нь бол хаалгаа тойронд пеперидин болон эфедринийг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр энэ үед бол гипертензийн криз үүсэх эрсдлүүд нэмэгддэг, норадреналины эргэн шимэгдэл буурсантай холбоотойгоор
гипертензийн криз үүсэх эрсдэл аюул өндөртэй. Тийм учраас энэ хоёр юмыг аль болох одоо хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. За дараагийн бол статин. За статиныг бол хаалгаа тойронд хэрэглэх нь одоо томоохон хэмжээний таагүй тохиолдох эрсдлийг бол аль болох бууруулж байна гэдэг судалгаанууд байна. Тэгэхээр энэ дээр бол 2024 оны Америкийн зүрхийн нийгэмлэг бол strong recommendation болгосон байна. Тийм учраас удаан хугацаанд хэрэгжилж байгаа статин хэрэглээтэй хүмүүс бол зүрх судасны эрсдлийг бууруулж байна. Гэтэл хаалгааны өмнө өндөр тунгаар статин хэрэглэснээрээ хаалгаа тойрны эрсдлийг бол бууруулж гин гэдэг нотлохоо бол одоогоор байхгүй байна гэдэг зөвлөмжүүдийг хүргэсээр байна. За дараагийн юмнууд болохоор зэрэг даралт бууруулах юмуд байгаа. Даралт бууруулах буюу разын тогтолцооны юмуд. Эдгээр юмуудыг бол аль болох 24 цагийн өмнө зогсоохыг зөвлөж байна. Яагаад тэгэхээр хаалгаа тойронд бол hypotension болох эрсдлийг бол нэмэгдүүлж яадаг. Ингэхдээ үүнийг болохоор weak recommendation болгосон байна. Гэтэл 2022 оны зүрхний нийгэмлэгийн одоо зөвлөмждөр болохоор одоо зүрхний дутагдaltaй тохиолдол бол RAS-ыг үргэлжлүүлэх нь ачаал бүтэлтэй юм буюу moderate recommend байдлаар бол зөвлөсөн байна. За дараагийнх нь бета блокатор байгаа. За бета блокаторуудын хувьд гэх юм бол зүрхний бус non cardiac surgery хаалгаан дээр бол хэрэглэх хэрэгтэй гэж үнэлсэн байна. Тэгэхээр энэ нь өөрөө хаалгаа тойрны одоо эрсдлийг бол бууруулах боломжтой. За moderate weak одоо recommend болгосон зүйл нь юу вэ гэхээр одоо төлөвлөгөөт хаалгаан дээр шинээр одоо бета блокатор хэрэглэсэн тохиолдолд энэ бас эмийн энэ бол ачаал бүтэлтэй байх боломжтой. Гэхдээ 7 хоногийн хугацаанд хэрэглэе. 7 хоногийн өмнө зөвлөд тэгээд хэрэглэх нь бас ачаал бүтэлтэй байна гэдэг зүйлүүдийг бас recommend болгож байна. За альфа 2 агонистууд байгаа. За альфа 2 агонист бол дексметадомидин болон клонидин юмуд байдаг. За клонидиныг бол ер нь хаалгаад өмнө хэрэглэхгүй байхыг бол зөвлөдгөө. Тэгэхээр энэ бол cardiovascular risk-ийг бол бууруулахгүй. Тэгэхээр энийг бол альфа 2 агонистуудыг бол зөвлөдгөө. За мөн одоо кальциум блокаторуудыг бол өмнө 24 цагийн өмнө зогсоохыг бас зөвлөж байна. За антитромботик эмүүд гэж байгаа. За Миллерийн ном болон Америкийн зүрхийн нийгэмлэгийн одоо зөвлөмжийг дагаж явж байгаа. За ер нь бол антиплателет эмүүдийн одоо хамгийн өргөн хэрэглэгддэг юм бол аспирин болон клопидогрелүүд байгаа. За антикоагулантын дээр варфарин байна, гепарин, ревароксабан. За антифибринолитик дээр бол тромиксонины хүчил их мэдчлэн эдгээр юмуудын ангиллыг мэдж байгаа нь аюул чухал. Тэгэхээр эдгээр юмыг яг ямар үйлдэл үзүүлж байгаас нь хамаарат хаалгаа тойронд хэдэн хоногийн өмнө зогсоох уу, хаалгааны дараа хизээнээс эхлэх вэ? Тэгээд тухайн хүн яагаад энэ одоо антиплателет, антикоагулант юмнуудыг хэрэглэж байгаагаас шалтгаална гэдэг зүйлүүд байдаг. За 2024 оны зүрхний нийгэмлэг дээр бол тухайн одоо coronary artery disease ялангуяа өвчтнүүдэд хаалгаа хойшлуулах уу, хаалгаа хизээ орох вэ гэдгийг бол шийдэж ингээд зүрхний эмч нартай нийлээд консалт авах нь аюул чухал байна гэж үзэж байгаа. За жишээлбэл одоо бол биднэрт ялангуяа coronary stent тавилсан хүмүүс элбэг байна. Тэгээд энэ тохиолдолд одоо хаалгаа стент тавилсан хүмүүс дээр хаалгаа орох нөхцлүүд дээр бид нар юуг анхаарах вэ гэдэг тал дээр бас чухал. За coronary stent тавилсан хүмүүс дээр бол DAF дэмжлэгээ буюу антиплателет терапи хоёр эмчилгээ хийж байгаа. Эхнийх нь бол аспирин, нөгөөх нь болохоор Монгол ялангуяа клопидогрелийг төлхөө хэрэгжилж байна. Тэгээд эдгээр DAF дэмчилгээтэй тэгээд non cardiac surgery-д орох гэж байгаа ийм хүмүүс дээр бол ямар одоо стент тавилсан бэ гэдэг нь аягүй чухал. За тэгээд хэд хоногийн хугацаанд бид нар хэрэглэх одоо тухайн хаалгааг хойшлуулах вэ гэдэг зөвлөмжийг өгөх хэрэгтэй. За энэ coronary stent дээр бол metal stent болон drug-eluting stent гэж хоёр үндсэн стентүүд байна. Эхнийх нь болохоор зөвхөн металл, нөгөөх нь болохоор эмийн бүрхүүлсэн стент бол байдаг бахнэ. За тэгэхээр ийм стенттэй хүмүүс дээр хизээ хаалгаа орох уу, ямар эмийг нь зогсоох уу гэдэг нь аягүй чухал. За тэгвэл одоо цэцэм судасны стент тавилсан хүн дээр тухайн хаалгаа, төлөвлөгөөт хаалгаа юу, эсвэл time sensitive хаалгаа юу гэдэг нь чухал. За мөн антиплателет эмийг хэрэгжилж байгаа юу, хэрэглэхгүй байгаа юу гэдэг нь аягүй чухал байдаг бахнэ. За үүнийг болохоор зэрэг Америкийн зүрхийн нийгэмлэгээс бол зөвлөж байгаагаар схем болгож харуулсан байна. За схем болгохтой болохоор хэрвээ тухайн хүн одоо стент тавилаагүй
баллон ангиопластик хийлэгдсэн байх юм бол ер нь тухайн төлөвлөлт хийлэгдсэн тийм байх юм бол 14 хоногийн дараагаас хагалгаа орж болно. За энэ бол strong recommend болсон ба. Хэрвээ металл стент тавьсан хүн байх юм бол доор хаяж 30 хоногийн дараа хагалгаанд орно. За гэхдээ энэ бол өмнө нь нэрлэж байснаар бол одоо 30 хоног гэж зөвлөжсэн бол 2022 оны зүрхний нийгэмлэг дээр бол энийг огт зөвлөөгүй байсан. Гэтэл 2024 он дээр бол одоо strong recommendation болгож оруулж ирсэн байна. Гэтэл tracheostomy буюу одоо энэ зүрхний одоо эмийн бүрхүүлдэг юм стент дээр бол тухайн эмчлүүлэгч нь одоо acute байдлаар буюу acute coronary syndrome болж тавьсан юм уу? Эсвэл хроник байдлаар тавьсан юм уу гэдэг нь хамааралтай байх нь. Тэгэхээр acute байдлаар тавьсан бол доор хаяж 1 жилийн дараа хагалгаа орж болно. Энийг strong recommendation болгосон байна. Гэтэл тухайн хүнд ямар нэгэн байдлаар time sensitive хагалгаанд орох шаардлага гарах юм бол доор хаяж 3 сар ба түүнээс дээш сар болж иж хагалгаанд орно. За 1 сарын дотор дахин хагалгаанд орох гэдэг бол боломжгүй. Энэ бол эрсдэлтэй, аюултай гэж үзэж байна. Гэтэл хроник одоо coronary diseaseтэй байгаа хүмүүстээр доор хаяж 6 сарын дараагаас эхлээд байгаад тэгээд стент тавьсан хүмүүстэр бол 6 сарын дараагаас хаалгаа орё. Энэ нь бол одоо moderate recommend болсон байна. 3 сараас дээш тэгээд 1 сарын дотор бол хаалгаа орч болохгүй. За одоо болохоор oral одоо антикоагулянт байгаа. За ер нь бол энэ oral хэрэглэж байгаа антикоагулянтыг хэрэглэж байгаа хүмүүстэр бол цус алдах эрсдэл болон тромбоэмболик эрсдэл аягүй чухал. Энэ хоёрын яг аль нь илүү байгаад байна гэдгээс хамаарат тухайн эмийг шингэлэг хүмүүдийг хэрэглэх үү хэрэглэхгүй юу гэдэг нь аягүй чухал байгаад байна. За тэгвэл одоо Америкийн цэжний үндийн мэдрэлийн эмчнэрийн нийгэмлэг буюу 2022 онд гайдлайн гаргаснаар одоо цус алдах эрсдэл нь 3 ангилагдж байна. Минимал, за low moderate bleeding risk, high bleeding risk гэдэг байгаа хаалгаануудыг бол зөвлөмж болгон бичсэн байна. Тэгэхээр тухайн хаалгааны өрөө цус алдах эрсдэл ямар байгаа юм бэ? За ялангуяа дурангийн хаалгаанууд, хэвлийн дурангийн хаалгаанууд дандаа low moderate bleeding risk болж ордог. Тэгэхээр энэ тохиолдолдод бол бид нэр хаалгаа орох уу? Тухайн эмийн цус алдах эрсдэлний илүү байгаад байна уу? Эсвэл тромбоэмболик болох эрсдэлний байгаад байна уу гэдэг нь чухал. Тэгэхээр тухайн хүн ямар эм хэрэглэж байгаас хамаарат одоо bleeding risk-ийг үнэлэх үү, тромбоэмболик рискийг үнэлэх үү гэдэг нь бас чухал байгаад байна. За эхний хамгийн түгээмэл хэрэглэгддэг скор бол одоо CHA2DS одоо энэ скор байгаа. Тэгээ энэ болохоор тромбоэмболик рискийг үнэлдэг. Энэгээр оноогоор бид нэр тромбоэмболик эрсдэл байгаа юу гэдгийг үнэлнэ гэсэн санаа. За мөн одоо тухайн тромбоэмболик эрсдлийг үнэлэхдээ low байгаад байна уу, moderate байгаад байна уу, high байгаад байна уу гэдгийг зөвхөн CHA2DS-ийн оноо биш механик одоо давхлагаар солиулсан юм уу, ревматоид артритаас шалтгаалтай зүрхний өвчлөл байгаад байна уу. За дээрэс нь тухайн хүний одоо венийн тромбоэмболиктэй байгаа юу, тромбоэмболик тохиолдсон уу, давтан тохиолдсон уу, тэгээд хэр хугацаа өнгөрсөн бэ гэдэг нь бас чухал. Энэтэй холбоотойгоор одоо 3 эрсдлийг бол бага, дунд, өндөр гэж ангилдаг. Гэтэл 2024 оны зүрхний нийгэмлэг дээр болохоор нэмэгдэж олсон зүйл нь болохоор механик хавхлага болон илүү нарийн болгож гаргаж ирсэн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бага, дунд, өндөр гэж бол тромбоэмболик эрсдлийг үнэлнэ. Ингэснээрээ бид нэр хаалгаа тойронд хэрэглэх эмийг хэд хоног зогсоох уу, эсвэл гүүр эмчилгээ хийх үү гэдэг нь аягүй чухал байдаг. Миллер дээр болохоор тухайн хаалгааны тромбоэмболик эрсдэл нь ямар байна? За тэгвэл цус алдах эрсдэл нь ямар байна гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Дээрээс нь тухайн одоо цус алдах эрсдэл дээрээ нэмээд түүдгэнцрийн шүлтийн уртыг бас тооцоолох зүйлүүдийг бол дурдж өгсөн байна. За миллер дээр болохоор тухайн эмийн ангиллыг бол илүү дэлгэрэнгүй харуулж өгсөн байна. Энэ нь болохоор антиплателет эм дээр бол аспириныг бид нар 7 хоног, за клопидогрелийг бол 7-оос 14 хоног гэх мэтчлэн. За мөн reversal agent-ийг бол дурдж өгсөн байна. За энд бол одоо Монгол хамгийн өргөн хэрэглэж байгаа нь бол клопидогрел, аспирин, варфарин, за гепарин байна. Гепарин дээр бол бага молекулд одоо хаалгааны өмнө хэдэн цагийн өмнө зогсоох уу гэхээр 12-оос 24 цаг байдаг. Гепарины хувьд бол 6 цагийн өмнө зогсооход болно гэж үздэг ба реверс нь протамин байдаг. За тэгвэл рибароксабаны хувьд гэх юм бол 2-3 хоногийн өмнө зогсооно. Энэ сонгомлоор 10 дугаар одоо факторыг бол ингибитор байдлаар байдаг.
За тэгвэл одоо 2024 оны зүрхний нийгэмлэг дээр болохоор тухайн одоо duration time хугацаа буюу үлдэн дуусах хугацааг нэг хэлж чинь. Тэгээ аспирин нь бол 4 хоног байдаг. Клопидогрел нь 5-7 хоног гэх мэтчлэн тэгтэл яг плателетийн өөрийнх нь амьдрах хугацаа бол нэг 7-10 хоног, зарим ном дээр 5-7 хоног гэж ütсэн байдаг. Тэгэхээр хизээ зогсоох гэдэг нь бол айгүй ач холбогдолтой байдаг. За антикоагулант дээр болохоор 2024 оны зүрхний нийгэмлэг дээр дараах байдлаар өгүүлсэн байна. Энэ дээр бол бид нэр ямар эмийн үйлдэлтэй юм бэ? За энэ дотроос бол варфарин болон рибараксабаныг бол түлхүүргэлж байгаа. Тэгвэл рибараксабан 10 дугаар одоо фактор ингибитор учраас бид нэр одоо ямар үзүүлэлтүүдийг харах уу? За тэгээд эдгээр эмүүдийг зогсоох, тэгээд үргэлжлүүлэх гэдэг дээр бол заавал бүлгэмдлийн шинжилгээгээс сайн харах бас шаардлага байгаа. За 2024 оны зүрхний нийгэмлэгийн одоо өөрийнх нь зөвлөж байгаа зүйл нь юу вэ гэхээр ер нь бол тухайн одоо oral anticoagulant эмүүд дээр bleeding risk-ийг үнэлээ. Bleeding risk нь low moderate юм уу, high юм уу, эсвэл minimal юм уу гэдгээс хамаарч байна. Хэрвээ бага одоо эрсдэл багтай гэж үзэх юм бол бараг зогсоохгүйгээр явах чинь рибараксабаныг. Гэтэл энэ улаан нь болохоор зогсоох өдөр хаалгааны өдөр 2 хоногийн өмнө зогсооно, хаалгааны өдөр зогсооно гэх мэтчлэн ингэж ангилдаг байна. За харин бусад эмүүдээр мөн одоо creatinine clearance-ийг заавал үнэлээд тэгээд дээрэс нь одоо цусны салдах эрсдлийг нь үнэлж дараах байдлаар гаргаж ирдэг байна. За тэгвэл варфарины хувьд бол одоо энэ бүлэглэлтийн эмүүд дээр болохоор хаалгаа тойронд одоо хэрэглэхгүй юу? За дээрэс нь энэ тромболик эрсдэл нь өндөр байгаа юу эсвэл low moderate байгаа юу гэдгээс хамаарат гүүр эмчилгээ хийх үү, гүүр эмчилгээр дээр гепарин хэрэглэхгүй юу гэдэг нь аюул ач холбогдолтой. За жишээлбэл варфариныг low moderate thrombotic riskтэй байгаа тохиолдолд бол цусалтах эрсдлийн бас үнэлнэ гэсэн үг. Коагулант эмчилгээнд дээр одоо варфаринс бусдын нь бол зөвхөн bleeding risk-ийг үнэлжсэн бол энэ дээр болохоор thrombotic эрсдлийн давхар үнэлээд тэгээд энэ дээр болохоор ерөнхийдөө бол high болон low moderate дээр бол 5 хоногийн өмнө зогсооно гэж бичсэн ба. Гэтэл варфариныг одоо миллер дээр бол 7 хоногийн өмнө гих мэтчлэн тэмдэглэсэн байна. Минимал байх юм бол баруун зогсоохгүй гэж байна. Гэхдээ энэ бол бас тодорхой хэмжээгээр эрсдэлтэй байдаг. Харин high тромботик эрсдэлтэй дээрээс нь цусалтах эрсдэл ямар байгаас шалтгаалаад бид нэр гүүр эмчилгээг явах шаардлагатай. За гүүр эмчилгээнд дээр бол хаалгааны өмнө одоо 3 хоногт эхлээд гүүр эмчилгээ хийж бид нэр тухайн хүн жишээлбэл стент тавьсан тохиолдолд бол одоо стент бөглөрөхөөс сэргийлнэ гэх мэтчлэн. Гэтэл хаалганы дараа мөн шууд эхлүүлэхгүй байхгүй гэдэг нь бас чухал эдгээрийг бас санаж эсгэмжсэн байдлаар бидэнд хүргэсэн байна. За энэ тухайн одоо high thrombotic riskтэй цусалтах эрсдэл өндөртэй байгаа хүмүүстэр бол иргэн одоо гүүр эмчилгээг бол хаалганы дараа хийж энэ эрсдлийг бол бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг байна. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.